та бүхэн шуурхай мэдээг хүргэе. Тэгэхээр Rio Tinto болон Glencore нэгдэх талаар дахин хэлцэж эхэлсэн байна. Хэрэг тохиролцоон дөрвөл 200 тэрбум Америк доллароос давсан үнэлгээтэй дэлхийн хамгийн том уул уурхайн компани бий болох юм а. Зах зээлийн хариу шууд утгаараа илэрж байгаа. Ялангуяа Glencore Нью-Йоркод огцон өсөж, Rio харин Сиднейд уналт үзүүлсэн байна. Харин одоо бид энэ талаар дэлгэрэнгүй Сиднейд байгаа CNBC-гийн долгионтой холбогдсон тодруулъя. Тэгэхээр энэ яриа яагаад яг энэ цаг мөчид дахин сэрэг болсон талаар бас та тайлбарлахгүй юу? Яг гол шалтгаан нь ердөө л зэсэлтэй. Тэгэхээр одоогийн байдлаар бол зах зээл дээр яг зэсийн хувьд бол сайн гүйцэтгэлтэй байна гэдэг нэг тийм тайлан балансын хэллэгээс илүүтэйгээр аль хэдийн бол гарчсан. Одоо яаж юм гэхээр хэн зэс байхгүй тэр бол зах зээлийн амжилт ашигаас хоцорно гэдэг ийм одоо сэтгэл зүйн шатанда орсон байгаа гэдгсэн. Тэгэхээр бол нийлүүлэлтийн тасалдал нөгөө бидний яриад байдаг Америкийн тарифын эрсдлээс өмнөх Америкт агуулгууд нөөцлөд байгаа энэ хөдөлгөөн. За тэгээд дээрэс нь хиймэл оюун бодлоо Монголын салбарын эрэлт ингээд давцглаар яг үн бол яг харахгүй түүхэн дээд төвшинлөө шахагдсан 13,000 давцсан явж байгаа гэдэг маань хэсэг хугацааны өмнө бол ер нь бодоход одоо мөрөөдөхөд хэцүү байсан юм том одоо ханшийн зөрүү гэдгсэн үг шүү дээ. Тэгэхээр том уурхаанууд бол үүнийг хараад нэг л дүгнэлт хийж байгаа гэсэн. Тэрний өгөхлөөр ирээдүйн ашиг орлого бол өөр ямар нэгэн одоо нөөцөн дээр биш яг зэсэн дээр л байгаа юм байна гэдэг дээр л төвлөрч байгаа шүү. Тэгвэл энэ хоёр компани нэгдэл яг юуг өөрчилж чадна гэж харж байгаа юм болоо? Яг энэ бол нэг талаас хараад үзэх юм бол нөгөө merger acquisition буюу одоо монголоор бол компаниудын нэгдэл гэхээс илүүтэйгээр ерөн зэсийн маш том авраг тийм платформыг үүсгэхээр байна л да. Rio Tinto-гийн хувьд бол зэсийн гарцаа огцон нэмэх сонирхолтой байгаад байгаа. Одоо чийлдэх халахваси шиг одоо стратегийн том ордуудад хүл тавих боломж нэгдэнэ гэдгсэн үг. Нөгөө талаараа тэд бол зах зээл дээр илүү том тоглогчтой. Одоо Rio Tinto бол digger том компани гэсэн яг зэстэй аваад үзэх юм бол BHP-тэй харьцуулахад бас арай жижигхэн шүү дээ. Тэгэхээр BHP-тэй хүртэл одоо нэг төвшин тоглож эхэлнэ гэдгсэн. Тэгэхээр уул уурхайд ч юм бол одоо бидний өөрсдийнх нь ярьдгаар жижиг байх тусмаа энэ зүг байдаг. Харин том байх тусмаа илүү одоо чадвартай төсвөртэй байдаг гэсэн. Тэгэхээр эдний тоглоомын дүр бол ердөө л энэ байгаа гэсэн. Тэгэхээр нөгөө талаараа ер нь бол санхүүгийн утгаар өгөөж өндөр байх тусмаа эрсдэл дагаад өндөр байдаг гэсэн юм утга явдаг шүү дээ. Тэгэхээр өмнө нь ер нь яг ийм том яриа хэлцлүүд яг үүндээ бас нурж исэн тохиолдол нэлээд байдаг. Тэгэхээр яг таны зүгээс энийг эрсдэл хаана байна гэж тодорхойлж харж байна. Яг эндээс яг нөгөө бодит амьдрал эхэлж байгаа шиг байна. Glencore бол дэлхийн хамгийн том одоо нүүрсний экспортлагч компани шүү дээ. Rio Tinto-г бол нүүрсний активуудаас аль хэдийн экзитлээд гарчихсан. Хоёр компанийн хувьд бол соёлончоор, хоёр компанийн хувьд бол стратегинч өөр. Өөрөөр хэлбэл хоёр өөр ертөнц гэдгсэн. Rio Tinto-гийн хувьд бол магадгүй Glencore байгаа зэсийн активуудыг өсч магадгүй гэдэг мэдээлэл байгаа. Харин нүүрс болон трейдингийн бизнесийг нь багцлаад авах сонирхолгүй бас байж болох юм. Тэгэхээр нөгөө тасалд салгаад эсвэл хувааж авах хувилбарууд бол яг энэ хилцлийн төвшөнд бол зайлшгүй яригдах бах. Гэхдээ ийм том хэмжээний хилцэл дээр бол цэвэрхэн салгаад авчихна гэдэг ойлголт бол бараг байдаггүй гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол гол эрсдэл бол яг энэ дээр яаж structure дээр л байх болов гэж бодож байна. Тэгвэл одоо яг энэ хүү асуудлын хүрээнд яг Монголын өнцөг рүү, Монголын тал руу яг анхаарлаа хандуулад үзэх юм бол энэ хоёр компани хилцэл яг Монголд юу гэсэн үг болж байгаа юм бол яг Монголын талаар яг юу гэж харуул бас болох юм бол? Яг маш холуунхан тодорхой бөгөөд товч тийм л дохио өгч байна л дээ. Дэлхийн хамгийн том тоглогчид зэсийн активын төлөө одоо ингэж нэгдэж эхэлж байгаа нь энэ одоо зэс бол модноос эзэж гарахгүй. Одоо ойрын 10 жилдээ бол энэ металл ховордно гэдгийг бол боддоор баталж харуулж байгаа гэдгсэн. Яг Монголын хувьд бол энэ нэг л зүйлийг хийж байгаа тийм нэг л богино хугацааны савлгаа бол гарч магадгүй үн дэшээ доошоо одоо болгож байд юм уу. Тэгэхдээ урт хугацааны хувьд бол Монголын зэсийн салбарын хувьд бол маш эерэг дохио болж байна гэсэн. Тэгэхээр дөнгөж саяхан 5 гарагт бас засгийн газрын ээлжид хуралдааны нэг шийдвэр бол гарсан нь сая улсын хурлын төр сонсголын үүдэлтэйгээр Rio Tinto бол оюутлогын компани буюу одоо хөрөнгө оруулагч талд албан ёсоор өгөөжийн тухай оюутлогын төсөл дээр хандах заашгүй шаардлагатай гэсэн юм шийдвэр гарсан байна. Тэгэхээр ер нь яг Rio Tinto бол өөрөө энэ төслийг гол хэрэгжүүлж байгаа
толгой компани. Тэгэхээр энэ утгаараа оюутлогоор ер нь хэрхэн яаж тусах бол? Яг гоо цаг хугацааны хувьд бол маш гоё цаг хугацаа болж байгаа шүү. Яг тэгэхээр 2024 онд гэж бол 2 жилийн өмнө бол бас яг ийм Rio Tinto Glencore-ийн одоо хилцэл нэгд хилцэл яригдж байгаад үнэлгээн дээр гатсан шүү дээ. Тэгэхээр яг тэр үеийн Rio Tinto өнөөгийн Rio Tinto хоёр бол нэгдүгээрт хоёр өөр байгаад байгаа. Хоёулаа гүйцэтгэх захирлаа солилцсон. Одоо Glencore-ийн гүйцэтгэх захирал Gary Nagle гэх юм бол зэсийн өсөлтийн одоо активуудаа яаж илүү сайжруулах талаар илүү тод ярьж эхэлсэн. Риогийн одоо шинэ CEO Simon Trotty бол зардлаа таньж, бизнесээ зэгцэлж, өөрөөр өмнө одоо ярих эртөөсөн зүйлүүдэд одоо илүү тод ярьж эхэлж байна гэсэн үг л дээ. Rio Tinto-гийн хувьд бол оюутлогоо дээр аваад үзэх юм бол стратегийн хувьд бол улам тод болж байна гэсэн үг. Яг тэгэхээр дэлхийн хэмжээний ийм стратегийн одоо зэсийн платформ байгуулах зорилго нь баталгаажчих юм бол оюутлогоо бол яг энэ урт тоглоомын үндсэн гол баг нь хэвээрээ үлдэнэ гэсэн үг. Ач холбогдол нь хизээж буурахгүй гэсэн. Тэгэхээр хурдан ашиг авах биш, илүү тогтвортой олборлолт, илүү сахилга баттай хөрөнгө оруулалт, одоо илүү үр ашиг дээр илүү төвлөрнө гэсэн үг болж байгаа шиг байна. Уул уурхай салбарын төвшөнд явж үзэх юм бол Монголд яг энэ яг ямар хөө дохио өгч байгаа юм бол яг юу гэсэн үг юм болоо? Яг энэ дээр бол айгүй ингээл л дээ. Юу гэхээр том компаниуд нь улам томроод яваад байна. Тэгэхээр ирээдүйд бол том баталгаатай зэсийн ордууд хамгийн хүнсэнтэй болно гэсэн үг. Энэ дотор бол оюутлогоо маш их хүнсэнтэй болж байна гэсэн үг. Тэгэхээр Монгол шиг юм нөөцөгтэй гэхдээ зарим талаараа бодлогын эрсдэл өндөр гэдэг. Гэхдээ бас бодлогын эрсдэл нэг тийм өндөр гэж бол яг бусад улстай харьцуулахад бол харьцангуйс гайгүй гэдгийг бас өөрсдөө анхаарч явах хэрэгтэй. Энэ бол тийм хоёр талтай мессеж. Сонирхол нэмэгдэнэ. Гэхдээ жоохон төвчээртэй байх хэрэгтэй байх. Магадгүй илүү одоо нэгдмэл бодлого шаардах болов гэж бодож байна. Маш товчхон асуухад оюутлогоо төсөл дээр одоо бид Монгол улстай илүү ашигтай хэлэлцээрийг дараагийн түвшинд гаргах тэр богинохон боломж бас энэ цаг хугацаанд гарч ирсэн гэж үзэж болох уу? Магадгүй илүү чихэн зөөлөрсөн ч гэдэг юм уу Rio Tinto? Яг оюутлогоо дээр нэг л зүйлийг анхаарах хэрэгтэй юм шиг байдаг юм шиг байна. Үгүй шинжээчтэй ярьж байхад юу гэхээр оюутлогоо гэдэг маань зөвхөн зэсийн төсөл биш, зэс алтны төсөл. Эдийн засаг сайн явахад зэс байдаг, эдийн засаг уруудахад алт сайн явдаг. Энэ маань бие бинийгээ хээжилж явдаг гэсэн. Гэхдээ оюутлогын хувьд бол зэс бөгөөд алтны төсөл учраас энэ бол Монголын хувьд бол маш том актив, маш том боломж. Тэгэхээр хамгийн зөв арга нь юу гэхээр хэрвээ ямар нэгэн байдлаар одоо Монголын тал өөрсдөө тогтвортой бодлого явуулж чадах юм бол одоо глобал макро бодлогууд бол бүгдээрээ маш сайн байна гэсэн үг. За баярлалаа. Тэгэхээр бид Сиднейд дөнгөж саяхан холбогдлоо товчхондоо Rio Glencore-ийн яриа хэлцэл бол дэлхийн хэмжээний хэлцэл юм аа. Мөн зэсийн төлөв хинхүү томоохон хэлцэл нь Монголын зэсийн салбартаа шууд утгаараа холбогдсон гарцаагүй мэрэгчлэлүүдэд бодлого хөрөнгө оруулалтын орчин хамгийн шийдвэрлэх хүчин зүйл байх, хэвээр байх нь гэдэг нь бол тодорхой болж байгаа юм аа.